always liked the idea of folk tales and fairy tales because, again, they present symbols of images that are, again, seemingly not real, but somehow, always try to think about something that feels real to me, because life does seem crazy. It does seem surreal. I'm always amazed when people think that things are normal because nothing is normal. Everything is amazing and surreal. So I always just tried to present that philosophy in the film somehow. Өөрийн гэсэн хэм маягийг кино бүртээ шингээж чаддаг уран бүтээлч бол Тим Бёртон. Кино бүрэн тэр дундаа хамгийн айконик бүтээлүүдээс нь аль ч сценыг харсан Тим Бёртных гэж шууд л танихаар. Мэдээж Тод Өнг, хишимтэй зураглалаараа Уэс Андерсон, цаанаасаа л Муди хэм маягтай Вон Кар-вай, эсвэл хурдан хэмнэлтэд өрнөл болон эвлүүлгээрээ Гай Ричи, Эдгар Райт. Бодит түүхийг гуйлах Тарантино гэх мэт уран бүтээлчид мөр зэрэгцэн гарцаагүй. Харин Тим Бёртны бүтээлүүд хачирхалтай ертөнд, сонирхолтой фэнтези үйл явдал болон дөрүүд готик хэм маягтай хар бараан хэрнээ Хурц Тод Өнгийг кинонд шингээж чаддаг. Гэхдээ зарим үзэгчид үүнийг төдийлөн таалдаггүй байж ч магадгүй. Харин миний хувьд түүний 2000-ад оны ихэнх үе хүртэлх кинонууд буюу Тэдгээр Өвөрмөц, Гажиг гэмээр бүтээлүүдэд нь хамгийн их дуртай. Тэгвэл түүний калт классик бүтээл 1988 оны Beetlejuice-ийн сиквел Beetlejuice нээлттэй хийсэнтэй холбогдуулан энэхүү сонирхолтой уран бүтээлч болон түүний онцлог кинонуудын талаар ярьцгаая. Харин Beetlejuice-ийг үзэх бол та бүхэн өөрт хамгийн ойр кино театрт үзэх боломжтой. Мэдээж түүний хэм маяг, алдартай кинонуудын талаар ярихын тулд Тим Бёртон гэж хэн болох талаар мөн яагаад ийм хачирхалтай бүтээлүүд хийх болсныг дурдхан зүйтэй. 1958 оны 8 сарын 25-нд Калифорни мужийн Burbank хотод Тим Бёртон мэндэлжээ. Өөрийнх нь хэлснээр бол багада төдийлөн нийгэмшиж чадаагүй, ганцаараа кинотеатр орж аимшиг кино үзэх дуртай байсан гэдэг. Нэг үгээр бол жаахан зожигдуу, олны дунд гажиг гих очтой байсан. Weirdos, yeah. The weirdos are probably the best. Бүр түүний багада өмсөж байсан Халлоуины хувцснаас л яагаад ийм бүтээлүүд хийдэг гэдгийг ойлгохоор. Мөн түүний багада үзэх дуртай байсан аимшиг кинонууд, ирээдүйд бид бүхний үзэх дуртай олон киног бүтгэхэд хүргэсэн. Жишээлбэл кино урлагт герман экспрессионизм гэгддэг, дали, мөрийн хэлбэртэй дүрс, сүүдрийг ашиглах, мөн үхэл, оршуулгын газар, эсвэл бүр шансан гол дүрээр готик хэм маягийг харуулж чаддаг. Энэ бүхэн түүний үзэж өссөн, үзэх дуртай байсан олон классик бүтээлүүдэд ажиглагддаг. Бүр өөрийн төрж өссөн Burbank хотыг хүртэл алдарт хайчин гарт Эдвард дээр дүрсэлсэн байдаг. I grew up in Burbank, and in Burbank, California, there's no seasons. It's kind of like growing up on an empty canvas. You're forced to create your own world. This is one of my favorite films because it's one of my more personal ones, and if you want to know what it's like growing up in Burbank, then watch Edward Scissorhands. Тэрээр Калифорни мужийн соёл урлагийн их сургуульд эсэж оюутан байхдаа хийсэн албан ёсны богино хэмжээний бүтээл нь Stalk of the Celery Monster гэх анимашн байв. Түүний энэхүү бүтээл тухайн Walt Disney Productions-ийн анхаарлыг татаж, Тим Бёртны шинэхэн бүтээлдээ character designer-аар ажил авсан нь The Fox and the Hound байлаа. Харамсалтай нь Бёртны аль санаа кинонд багтаагүй бөгөөд кинонд ердөө аниматороор ажиллаж, үүний дараа гологдсон санаа болон хэм маягаа өөрийн богино хэмжээний бүтээл 1982 оны Vincent-тэй бүрэн дүүрэн шингээсэн. But he wants to be just like Vincent Price. Домогч жүжигчин Vincent Price хүндлэл үзүүлсэн энэхүү бүтээл айдас хүргэм, сэтгэл хөдлөсөн, уран яруу гайхалтай бүтээл болж чадсан. Энэ үед Тим Бёртон Walt Disney-тэй хамтарсаар байсан бөгөөд аимшигтай creepy Hansel and Gretel-ийн TV special болон $1 сая өртгөөр 30 минутын урттай Frankenweenie-гээ хийсэн юм. Гэвч Disney-ийн зүгээс Frankenweenie хүүхэд үзэхэд хэтэрхий амар, мөн хит өндөр зардлаар бүцэн гэж үзэн Тим Бёртон болон Walt Disney-ийн зам салсан юм. Хожим энэхүү бүтээлээ бүрэн хэмжээний стоп моушн болон гаргаж маш чанартай бүтээл болсныг нь мэдэх баг. Харин түүний анхны бүрэн хэмжээний кино бүтгэхэд комедиан Paul Rubens нөлөөлсөн ба Pee-wee's Big Adventure гэх нийтмийн кинонд найруулагчаар ажилласан юм. Киноч маш амжилттай болсон. Анхны бүрэн хэмжээний бүтээл гэхэд үзэгч болон шүүмжлэгчдээс баггүй магтаалыг хүртсэн. Энэхүү амжилтанд түүний дараагийн бүрэн хэмжээний кино Beetlejuice бүтгэхэд том түлхэж болж чадсан юм. Beetlejuice. It's showtime. Энэхүү кино найруулагчийн гарын үсэг болсон стил, онцлогийг тодорхойлж, цаашид гарах бүтээлүүдэд нь том нөлөөг үзүүлсэн. Not bad.
Now you. Тэгэхэр түүний готик сүрэл хэмаиг төрсөн хот хүүхэд байхдаа үзэх дуртай байсан кинонуудаас нь үүдэн гарчээ. Хэдийгээр анхны бүрийн хэмжээний киноны нийгмийн жанр байсан ч оюутан байхдаа хийсэн богино хэмжээний бүтээлүүд нь өөрийнх нь гарын үсэг болсон хэм маягийн эхлэл. Энэхүү сонирхолтой хэм маягаараа 1980-90-ад он сэргэн мандаж маш олон фэнүүдийг цуглуулсан ч 2010-ад оноос эхлэн харамсалтай нь уналтанд орж эхэлсэн. Тэгвэл түүний сэргэн мандах үе болон хэрхэн уналтанд орсон талаар онцлог бүтээлүүд дээр нь жишээ авцгаая. Beetlejuice-ээр өөрийнхөө онцгой хэм маягийг харуулсан Tim Burton-д Warner Bros-оос санал ирж түүний хэм маягт төгс тохирох супер баатартай кино хийх болсон нь мэдээж 1989 оны Batman. I'm Batman. Магадгүй бүх цаг үеийн хамгийн готик уур амьсгалтай суперхиро кино. Мэдээж гэмт хэрэгээр дүрч ялдарсан бүүдгэр Gotham хот, сарсан багийнхан хувцастай супер баатар Tim Burton төгс зохицох нь гарцаагүй. Мөн Beetlejuice дээр хамгийн онцлог жүжиглэлтийг харуулсан Michael Keaton, Bruce Wayne буюу Batman-ы дүр тоглон тэдний хамтрал дахин бий болсон. Кино ч маш амжилттай болж тухайн онд хамгийн өндөр орлого олсон кино болж чадсан юм. Ийм том амжилт үзүүлсэн кино дараагийн ангиа хийх нь мэдээч хэрэг. Гэхдээ үүнээс өмнө Tim Burton өөрийнхөө хэм маягийг дахин баттан харуулсан жижиг кино хийсэн нь Алдар тайжангарт Эдвард. Залуу байхдаа зурж байсан дүрээрээ этгээд тэрний хайр үргэм түүхийг энэхүү киногоор бүтээсэн. Хамгийн аимшигтай хэрцгий байж болох дүрээр хүний мөн чанар, хайр сэтгэл, оршихуйн сэдвүүдийг хөндөж чадсан юм. Харин энэ киноноос Tim Burton болон Johnny Depp гэх хоёр уран бүтээлчийн хамтрал эхэлсэн. Өөрөөр алтан партнерч гэж хэлж болно. I can remember reading the script and it's embarrassing, weeping. I mean, I cried, I read the thing, I cried. I thought it was one of the most beautiful things I'd ever read in my life, Харин Batman руу буцахад 2 дугаар анги болох Batman Returns миний хамгийн анх үзэж байсан Batman-ы кино. Киноны opening scene гарах Нира пингвинийг эцэг ихэн сагсанд хийж хаяхаас эхлээд Danny DeVito-гийн бүтээсэн насанд хүрсэн бас айд сүргэн пингвин одоо цанаанаас гардаггүй. And like you, I want some respect. A recognition of my basic humanity. But most of all, I want to find out who I am by finding my parents. Киноны үед мөн амжилттай болж цаашлаад өөр нэгэн супер баатартай кино хийхээр ажиллаж байсан нь Nicolas Cage-ийн тоглох байсан Superman. Хачирхалтай нь студийн зүгээс зураг авалтаас хэдхэн 7 хоногийн өмнө энэхүү төслийг цуцалсан юм. Харин тэрхүү Nicolas Cage-ийн Superman-ыг 2023 оны The Flash дээр үзэхэд аргуу CGI-аар хийсэн байсныг санаж байгаа. Мэдээж үүний дараа онцлог бүтээл бол 1993 оны The Nightmare Before Christmas. And I, Jack, the Pumpkin King. Хэдийгээр энэхүү кинонд найруулагчаар бус зохиолч, продюсерээр ажилласан ч киноны гарчийг Tim Burton гэж эхлүүлсэн нь энэхүү кино түүний хувьд ямар чухал оролцоотой болохыг харуулж байгаа юм. Эсвэл зүгээр л маркетинг байсан ч байж болно. Мэдээж дүрслэл уур амьсгалын хувьд яг л Tim Burton-ы хэм маяг. Харин киног найруулсан Henry Selick хожим энэхүү хэм маягаа хадгалж Алдарт Caroline-ыг бүтээсэн билээ. Үүнийхээ дараа хайжангарт Эдвард дээр хамтарсан түүний алтан партнер Johnny Depp-ийг эргүүлэн авчирч кино урлагийн түүхэнд хамгийн муу найруулагч гэгддэг Edward Davis Wood Jr-ийн хамтарчилсан кино Ed Wood-ийг бүтээсэн. Магадгүй Tim Burton-ийн хамгийн энгийн гэж хэлж болох кино. Хэдийгээр кино маш чанартай болж өндөр үнэлгээ сэтгэлдлүүдийг авсан ч бокс оффист амжилт олоогүй. Үүний дараа хамгийн энгийн киноноос бүр хамгийн гажигч гэж хэлж болох кино хийсэн нь Mars Attacks. Үзэгчид энэхүү кинонд хоёр хуваагддагч миний хувьд хүүхэд байхдаа үзэх дуртай байсан кино. Эргээд харахнаа тухайн үеийн хамгийн супер жүжигчдийг хамгийн гаж кинондоо тоглуулчихсан байгаа юм. Тэгвэл 1999 онд нээлттэй хийсэн жинхэнэ утгаараа хар бараан түүний бүтээсэн хамгийн их аллаг цус нүчтэй кино бол Sleepy Hollow. Tim Burton-ийн кинондаас миний хувьд хамгийн дуртай бүтээлүүдийн маань нэг. Man Ray-ийн алдарт моринсон толгойгүй хүн болон Washington Irving-ийн The Legend of Sleepy Hollow богино өгүүлэлгээс сэдвлэн бүтээсэн энэхүү кино хар бараан дүрслэл, айдас сүргэм түүх, сонирхолтой dark fantasy элементүүд мөн гайхалтай storytelling-ээрээ онцлог. Бүр хүүхэд байхдаа жүжигчин Christina Ricci-г Sleepy Hollow дахь дүрээр нь крашладаг байлаа. Хамгийн бараан киноноос хамгийн өнгөлөг гэж хэлж болох киног бүтээсэн нь 2003 оны Big Fish. Sandra Templeton, I love you and I will marry you. Daniel Wallace-ийн ижил нэрт романаас сэдвүүлсэн энэхүү кинонд түүний алтан партнер тоглох байсан ч Johnny Depp хамгийн iconic дүр болох Ахмад Jack Sparrow тоглож байсан тул түүний оронд Ewan McGregor тоглосон билээ. Хэдийгээр алтан партнер нь тоглоогүй ч амьдралынхаа нэгэн үеийн партнер буюу экс эхнэр Helena Bonham Carter-ыг олж үүнээс хойш салах хүртлээр бүх бүтээлүүддээ эхнэрээ тоглуулсан.
Харин Big Fish-ийн хувьд мөн л миний хамгийн дуртай кинонуудын маань нэг. Аавтайгаа харилцаа муутай Will аавынхаа ярддаг үлгэрийн түүхүүдээс залхаж яг жинхэнэ Эдвард буюу аав нь хэмбэ гэдэг аялалд түүний дурсамж ярддаг байсан түүхүүдтэй хамт аялдаг. Хэдийгээр маш өнгөлөг, гэгээлэг кино боловч итгээд хачирхалтай хэмээгээ хадгалж чадсан бүтээл. Big Fish нь хажин гарт Эдвардын адил мөн л хувийн шин чанартай бүтээл бөгөөд киног хийхэд Tim Burton-ы аав нас бараад удаагүй байсан ба хэдий дотн байгаагүй ч энэ нь маш хүн дээр туссан гэдэг. Well, yeah, because my father had recently died, and I wasn't very close to him, but it still is, has quite a lot of impact, and you kind of think about it, and I always found it very difficult to talk about it, and then this script comes along and it just sort of presents it. Үүнээс 2 жилийн дараа түүний өөр нэгэн классик гэж хэлж болох бүтээл гарсан нь алдарт Corpse Bride. Том нүдтэй creepy дүрүүд, бараан готик үр амьсгал, сүрэл зураглалууд гээд жинхэнэ классик Tim Burton-ы stop motion. Энэхүү бүтээл маш амжилттай болсон ч энэ цагаас түүний карьер болон бүтээлүүд уналтанд орсон гэж хэлж болно. Хэдийгээр энэ үеэр том боломжийн Charlie and the Chocolate Factory, $1 сая хийсэн богино хэмжээний киногоо бүрийн хэмжээний stop motion болгосон Frankenweenie гэх мэт маш сайн кино гаргасан ч ерөнхийд нь хараад үзвэл уналт гэж хэлж болно. Ер нь найруулагчч бай, жүжигчдч бай, Disney-тэй оролцолтохороо карьер нь унаад байд юм болов бүү мэд. Яг Alice in Wonderland зураглалын хувьд гайхалтайж киног бүхэлд нь авч үзвэл шилдэг бүтээлүүдтэй нь харьцуулшгүй. Даамбог бол дурдаад ч яах вэ? Харин стриминг үйлчилгээгээр тэргүүлэгч Netflix Tim Burton-тай хамтрахад нээлттэй байсан ба Addams Family-гийн Wednesday дээр суурилсан зурлалыг хамтран бүтээсэн. Энэхүү зурвал Tim Burton гүйцэтгэх продюсерээр ажиллаж эхний 4 ангийг найруулсан юм. Зурвалч маш амжилттай болж, Wednesday-ийн бүжиг тренд болж, жүжигчин Jenna Ortega энэ дүрээрээ дэлхийд дахинаа танигдан, одоогоор карьер нь маш амжилттай яваа үлээ. Магадгүй үүгээр Tim Burton иргэн ирчж байгаа юм билүү? Don't ever say that name. Beetlejuice. Wednesday зурлаар comeback хийж буй Tim Burton дараагийн бүрийн хэмжээний киногоороо өөрийн хамгийн классик бүтээл Beetlejuice-ийн дараагийн ангийг хийж яг одоо кино театруудаар гарч байгаа байлаа. Мэдээж ихний ангийн үндсэн жүжигчид болох Michael Keaton, Winona Ryder, Catherine O'Hara нар энэ удаагийн кинонд иргэн ирж байгаа бөгөөд маш олон сонирхолтой жүжигчид нэмэгдсэн. Winona Ryder-ийн дүр Lady-гийн охинд Jenna Ortega тоглож байгаа бөгөөд хэрэг Beetlejuice-ийг үзэж байсан бол жинхэнэ утгаараа готик стилтэй байсан Lady-гийн охинд Jenna Ortega-гаас өөр хэн тохирох вүлээ. Мэдээж кино бүртээ эхнэрээ тоглуулдаг найруулагчийн хувьд Monica Bellucci тоглохгүй байж болохгүй. Мөн хүүхэд байхад айдаг байсан пингвиний жүжигчин Danny DeVito, хамгийн гаж дүрүүдэд төгс тохирох хамгийн хайртай жүжигчдийн маань нэг Willem Dafoe гээд тун сонирхолтой жүжигчид орж ирсэн юм. Харин миний хувьд 2 дугаар гарна гэдгийг сонсоод анх хэргэлзэж байсан ч шүмжлэгчдийн сэтгэлдэлд хуучны Tim Burton стилийг иргэн авчирсан, их материалаа хөндлсөн, эхний ангитайгаа адил practical effect ашигласан гэх мэт тун эрэг сэтгэлдэлтэй байгаа нь магадгүй Tim Burton иргэн ирж байгаа гэдэгт найдлага төрөөд байгаа юм. Нэмээд 1-р ангийн онцлог зүйл Michael Keaton-ийн жүжиглэлт энэ удаад ч бас онцлог гэдгийг дурджээ. Хэдийгээр найруулагч маань уналтанд орж дахин иргэн ирэхээр оролдож байгаа ч зарим үзэгчид түүнийг overrated гэж ярьдагч түүний классик бүтээлүүдийг мөн кино урлагт үзүүлсэн нөлөөллийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Түүний кинонд хар арьстай жүжигчин тоглоулаагүй төлөө racist гэж ад үзэх нь бүр чөтгөгүй асуудал. Tim Burton бол stop motion animation төвсгөл авчирч ахин модонд оруулсан нэгэн. Хэрвээ Tim Burton байгаагүй бол Coraline, Mary and Max, The Box Trolls болон өөр ижил төстэй stop motion анимашнууд өтөхгүй байсан гэхэд буруудахгүй. Мөн тэрээр хар бараан готик, surreal хэм маягаар гэгээлэг зүйлсийг харуулж, хөвгөний эрэл хайгуул, ганцаардлын сэдвүүдийг хөндөж чаддаг. Харин түүний этгээд production design, дүрийн шийдэл, тайз засал, хар бараан болон тод өнгүүдийг хослуулах чадвар хинтээж харьцуулшгүй. Хэдийгээр өвхөл, ганцаардал гэх мэт хүн сэдвүүдийг киногоор харуулдагч ихэнх нь дулаан ур амьсгалтай, эерэг мессежийг түгээдэг. Үнэ цаг үед энэхүү этгээд хэм маягаараа ялгарх кино уран бүтээлч ховор үлээ. Энэхүү өрмөц кино уран бүтээлчийн хамгийн хайртай кино та бүхний хувьд аль нь вэ? Коммент хэсэгт хуваалцаарай. Мөн та бүхэн манаас үгийг дэмжих хүсвэл бэлгэсэн дээр гарах дансаар донешн нэлгээх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцгаая.